За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийнхаа уншлагаар тэр хүн та хоёрын харилцааны дараагийн дараагийн хуудас нь ямар хуу өрнөлттэй байх вэ гэдгийг харах уншлага байна. Энергийнх нь дараагийн үе шатны энергийг нь харна гэсэн үг. За тэгээд уламжлалт тасаараа 3 групптэй. 1-р групп Aminata, 2-р групп Blue Lotus, 3-р групп Poppy гэсэн хэсгүүдтэй байгаа. Та бүхэн маань гүнзгий амсгаа аваад өөртөө хамгийн их таалагдж байгаа группийг сонгон үргэлжлүүлэн үзээрэй. За 1-р групп маань уншлагатай тавтай морил та бүхэнтэйгээ удаан уулзсандаа баяртай байна. Тэгэхээр энэ удаагийнхаа мэргээр та хоёрын дараагийн үе шат юу ах вэ гэдгийг харна. Бүгд уламжлалт тасаар эхлээд энергийн шалгалтыг хийгээд таны групп мөн үү биш үү гэдгийг харах байгаа. Тэгэхээр эхлээд эмэгтэй энерги нь ямар байна, эрэгтэй энерги нь ямар байна гэдгийг хараад харилцааны ерөнхий энергийг нь харж өгөх байгаа. Дараа нь үндсэн асуулт болох тэр хүн та хоёрын дараагийн үе шатны энерги ямар хөө энергитэй үе шат руу орж байгаа вэ гэдгийг нь хамтдаа харцгаана. За тэгээд эхлээд эмэгтэй энергийн талаар ярилцъя. За энэ харилцаанд байгаа эмэгтэй энергид ер нь жоохон нэг юм амьдралынхын шинэ хуудас эхлэх хэвээр тэ амар юм адал явдалтай бид нар ингээ үүргэвчээ өөрчээд ингээ аялалд явах гээд ингээ суугаад байхад ердөөсөө тэгээд шинээр эхлэхгүй байгаад байгаа тийм мэдрэмж анзаарэгдэж байна. Тэгээд үүнээсээ болоод нэг жоохон өөрийгөө дараад дотгошоогоо болоод мэдрэмжүүдээ жоохон дараад байгаа гэж харагдаж байна. За тэгээд бас эмэгтэй энерги дээр нь хоёр төрлийн эрэгтэй энерги гарч ирж байна. За нэг нь болохоор ердөөсөө өөрлөө нь огт үйлдэл хийхгүй байгаа гэж байна. Уул амар юм актив, айгуу догтлолтой, айгуу мэдрэмжтэй ийм эрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэнгუთ энэ эрэгтэй болохоор яг ингээд юмныхаа ард нь гардаггүй яг нэг тэг дунд нь очичоо за гэд ингээ хайчдаг ч юм уу тий. Эсвэл яг юм нэг гүйцэтгэл байхгүй гэж хэлж болохоор харагдаж байна. Тэгээ таныг гэх нэг тийм үйл хөдлөл авахгүй байгаад байгаа нь танд бас жоохон сан картын үргэлжлэл шиг ерөнхийдөө бол харагдаж байна. Таныг жоохон дараагийн зүйл рүүгээ би ормоор ахад чинь оруулахгүй тэгээ нөгөө хүн маань ингээд бүрэн гүйцэтгэлтэй явахгүй сэтгэлийг маань ингээд дүүргэж өгөхгүй тэгээд намайг гэх юм үйл хөдлөлүүдийг авч өгч чадахгүй байгаа харагдаж байна. За дараагийнх нь хэрэгтэй болохоор нэлийн доктор суршилтай өөрийнхөө сонгосон мэрэгжил карьертэй болвол амжилт үзүүлж байгаа ийм эрэгтэй байна. Гэхдээ энэ эрэгтэйгийн хувьд болохоор жоохон сэтгэл хөдлөлөө илэрхийлэхийн тулд тэмцдэг хүн байна. Одоо тэмцдэг гэхлээр бид нар бол нэг ингэдэг шүү дээ. Өө за тэгж гин те тим юм мэдэрч гин, ийм юм мэдэрч гин, гомдож гин, ууралж гин, бухимдаж гин, надад ингэ санагдаж гин, би ингэсэн юм гэдэг ч юм уу. Ямар нэгэн тим юм байхгүй. Тэгвэл тэрийг илэрхийлэх гэж айгүй хичээдэг гэсэн үг. Яг энгийнээр илэрхийлээ шууд илэрхийлээ гарчдаггүй. Ямар нэгэн юм ингээд шүүлт хийж ийж, бодож ийж, арга замаа хайж ийж, цаг үеэ тохируулж ийж ерөнхийдөө бол нэлийн өөрийгөө илэрхийлдэг төрлийн эрэгтэй байх гэдэг. Тэгэнгუთ энэ хүн болохоор таны гэр бүлийн хүн байх магадaltaй гэж харагдаж байна. 4-ийн саваа бас гарч ирсэн байна. За өөрөө энэ группийг сонгож байгаа харилцааны эмэгтэй нь болохоор нэлийн эмзэг, мэдрэмтгий бас хин нэгэн ойлгох хэрэгтэй болох юм бол мөрөө өгдөг ч юм уу тий. Ийм гоё сэтгэлтэй гэж ярьдаг бид нэр тийм хүн байна. Гэхдээ яг энэ нөхцөл байдлыг нь бусад хүмүүс сайн ойлгодоггүй, сайн хүлээж авч чаддаггүй, эсвэл юм чиний боддоггүй гэж болно. Танд болохоор ингээ нөгөө ойлгох мөр өгөх нь амар том зүйл байгаа байхгүй тий. Тэр үнийг ойлгох, тэр үний сул талыг нь хүлээн зөвшөөрөх нь айгүй том. Тэгин гот нөгөө юм болохоор таны харилцаж байгаа юм болохоор нормал хэмээнч гэдэг юм уу тий. Угаасаа л ингэх хэрэгтэй. Эсвэл баг яагаад ингэж байгаа юм ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ханддаг болохоор одоо энэ нөгөө нэг айгүй хөөрхөн мэдрэмтгий хүнд ингээд мөрөөд ирлүүлдэг энэ зан чанар нь ер нь жоохон шатаад дуусж байгаа энергитэй байгаад байна. За тэгээд the high priestess гарч ирснээр ерөнхийдөө бол нэгэн зүүн савангаас сонсох
үе дээрээ явж байна. Хэн нэгэн таныг хуураад байна, хэн нэгэн танд худлаа яриад байна, худлаа хандлага гаргаад байна, үг үйлдэл хоёр нь зөрөөд байна гэдэг зүүн савин ч аягүй сайн мэдчихээн. Тэгээд ийм зүүн савин төрж байгаа бол тэр зүүн савин дээрээ жоохон ажиллаарэ, суугаарэ, мэдрээрэ гэж хэлмээр байна. За тэгээд дөрвийн зоос бас гарч ирснээрээ ямар нэгэн юмнаас ингээд зуураад байгаа гэж харагдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бүр ингээд ингэртэй тэрчээд минийх үгүй гэдэг байгаа юм шиг тий. Хин нэгэнтэй чи надаас өөр хин нэгэнтэй ингээд ийм онцгой холбоотой байж болохгүй, надаас өөр хин нэгнээс аз жаргалыг мэдэрч болохгүй гэдэг ч юм уу тий. Хин нэг нь надаас илүү гарчгүй дээ. Надаас өөр хүн энэ хүнд ийм мэдрэмж өгчгүй дээ. Чи ганцхан намайг мэдрээрээ гэд ингээд бүр тас зуураад байгаа байхгүй. Тэгээд энэ нь бол яхаарахгүй жоохон эрүүл харилцааны эрүүл мэндэд жоохон сөрөг нөлөөтэй байх гэдэг. Тэгтэл та маань ингээд бүр тас төржээд үгүй гэд ингээд зөрүүдлээд зүтгээд байна гэж. Тэгээ одоогийн яг одоо бодож байгаа хүнийхээ хувьд болохоор зөрчилдөөнтэй, харилцаа зөрчилдөөнтэй. Тэгээ ер нь жоохон холтсон, зай авсан марктай харагдаж байна. Тэгээд эмэгтэй энерги нь бол яхаарахгүй юм сонголт хийх цаг үе дээр ирсэн. Аль нэгийг нь сонгох үед нэгийг нь алдна. Нөгөөг нь сонгох үед нэгийг нь алдах. Ийм сонголтын өмнө ирчихсэн. Тэгээд энэ сонголтыг хийх тэр одоо юу гэдэг мэдээлүүд нь жоохон дутмаг. Одоо тэр хүн үнэхээр тань таартай мó ч гэдэг юм уу те. Эсвэл энэ хүнтэй хамт байгаад ирээдүйд чинь та жаргалтай байж чадах юм уу? Асуудлуудыг давж гарахтаа ямар юм? Одоо жишээлбэл эхний эрэгтэй дээр ингээд бодоод үзэхлээр юмыг ард нь гарч дуусгаж чаддаггүй зүгээр л нэг юм болонгууд тап гэл ингээд өөр зүйл рүү ингээд явцдаг гэж харагдаад байна. Тэгсэн нөгөө тал нь болохоор яг уу доктортой, карьертай тэгтээ ийм сэтгэл хөдлөлийн connection мэдрэмжүүд дээр жоохон хэцүүхэн байх гэдэг байгаа байхгүй. Тэгэнгუთ аль нэгийг сонгочихъя гэдэг юм сонголт хийхэд мэдээллүүд нь дутмаг байгаад байгаа учраас юм мухардалд ороод тэндээ ингээд гацаад төрөгдөөд байгаад байгаа гэж эмэгтэй энерги дээр нь гарч ирж байна. Тэгээ эмэгтэй энерги нь одоо ерөнхийдөө бол жоохон туйлдсан харагдаж байна. Яг ийм сонголтын мухардалд орчихсон. Энэ нь биш. Энийг сонгочих ихлээр бас нэг юм дутуу, тэрийг сонгочих ихлээр тэгэж бас чадахгүй ч гэдэг юм уу те. Ингээд энэ асуудал дээрээ бүр эргэлдээд яваад тэмцээд ингээд амар туйлдчихсан, ядарчихсан байгаа гэж харагдаж байна. Тэгээд хэрвээ хүсэх юм бол ягаад ч юм энэ групп дээр тэгж хэлмээр санагдаж байна. Надтай хамт эхнээс нь хоёулаа хамтдаа тий эхнээс нь хаанаас эхэлтэй ямар асуудлууд байгаад байгаа юу үүссэн яагаад үүссэн бэ гэдгийг бүр хамгийн анхны заримтлаанаас нь ахуулаад уцаа хөвөөд хамтдаа өсөж хөгжөөд энэ зүйлийг ард гарахад би нээлттэй шүү гэдгийг хэлмээр санагдаж байна. Тэгээд хамтарч ажиллахад би бол үргэлж нээлттэй байна. Тэгээд яг юм туйлдсан үед хүнд нэг юм хань хэрэг болдог гэх юм уу. Гэхдээ энэ хань нь одоо зүгээр ингээд нөгөө тэрдэг сонсдог гэхээс илүүтэйгээр хаанаас нь эхэлэх үү? Энэ яагаад юм болчих вэ? Яасан юу болсон? За хоёулаа тэгвэл тэр цаг үе дээр очиж жагаад тэрүүнтэй нэг жоохон ажиллаа тий гэх мэт ийм чиглүүлэг дутаад дуухайлаа хэрэг болдог. Тэгэхээр яг ийм цаг үед нь бол миний бас нэг зорилго чинь хамгийн анх энэ хуудсыг нэг болсон зорилго чинь би өөрөө бас яг 3 жилийн өмнө бүр үнэхээр тэг зогсолт гэж байдаг бол баг хасах зогсолт руугаа орж исэн. Тэгэхээр энэ үе шатыг ингээд туулаад энэ хуудсаа би болгосон шалтгаан нь яг ийм хэн нэг нь надад тухайн үед хинч надад туслаагүй. Хинч одоо юу гэдэг нь миний дэргэд байгаагүй байхгүй. Гэхдээ байхаа албагүй тэрийг мэдж байгаа. Гэхдээ тэр харанхуу туйлдсан, ядарчихсан, төөрөлтчихсэн, гацчихсан энэ үеүүдэд хэн нэгэн хэрэгтэй болох юм бол яг тийм үе байх юм бол би тэр хүний хэрэгтэй хүн байя гэдэг зорилготой байсан. Тэгээд тийм ч учраас энэ группийг маань сонсож байгаа танд би туслахад чиглүүлэхэд хоёулаа хамтдаа энэ асуудлыг ард гаргахад би бол нээлттэй шүү гэж хэлмээр санагдаж байна. За окей. За үргэлжлүүлээд эрэгтэй энергийг харъя. Эрэгтэй энерги нь болохоор таныг бол гоё эмэгтэй, доктортой эмэгтэй, cool тэ байж болох
гоё зүйлсүүдийг харж байна. Гэхдээ өөрийгөө танд тохирох хэрэгтэй гэж харахгүй байна. Таны бодож байгаа залуу. Энэ хүн гоё сайхан хөгжөөд явна. Гэхдээ бит хоёр хамтдаа биш. Би энэ хүнд тохирохгүй гэж бодож байна. Та магадгүй эрэгтэйгээ жоохон шүүмжилсэн байж болно те. Эсвэл энэ эрэгтэй угаасаа цаанаасаа тийм мэдрэмжтэй байж болно. Би энэ эмэгтэйд тохирохгүй байна да гэдэг мэдрэмж байна. Тэгээд энэ харилцаа ердөөсөө ийм үр өгөөж нь байхгүй гэж хараад байна. Ер нь жоохон төсвөр төвчээр шаардах харилцаа гэж хараад байгаа байхгүй юу? Уг нь бол тийм харилцаа байх гэдэг тийм аль нь хүлээцтэйгээр нэгээ гоё таньж мэдээд урагшлаад тийм ингээд явах энгийн харилцаанаас илүү их төвчээр илүү их одоо арчилгаа шаарддаг болвол энэ эрэгтэй болохоор бүр ингээд окей энэ ямар ч үр дүнгүй дээ гэд ингээд төвчээр заахгүй арчилгаа заахгүйгээр ингээд хайчихсан гэж харагдаад байна. Тэгээд ердөөсөө ингээд өөрийнх нь энэ одоо харилцааны чинь тий өнгөрсөнд юу болоод байгаа юм? Одоо юу болоод байгаа юм? Ирээдүй юу болж болох юм гэдгийг ингээд харахгүй өнгөрсөнд ингэсэн одоо болохоор ямар ч үр чимэг байна. Тэгэхээр үр шимгүй юм байна гэд ингээд бодчихсан байгаад байна. Тэгээ дээрэс нь нэмээд эмэгтэй энерги нь жоохон хатуурхсан байж магадгүй. Тэгээ энэ харилцааны эрэгтэй нь болохоор таныг эмэгтэйгээ бүрт нь хайргүй гэж бодож байна. Энэ эмэгтэй надад хайр бий, намайг сонгохгүй, надтай хамт байхгүй, тэгээд би энэ эмэгтэйд тохирох биш. Эмэгтэй нь өөрийг нь хаяад явсан эмэгтэйгээ өөрөөсөө нэг шат одоо левел дээгүүр гэж хардаг гэсэн үг өөрийгөө жоохон голдог. Тэгээд энэ харилцаагаа болохоор бид хоёр одоо ингээд болохгүй юм чаа. Ирээдүйд ч гэсэндээ болохгүй гэдэг юм төвчээртэй арчилгаатай харилцаа байхад ердөөсөө тийм төвчээр арчилгаа гаргаж өгч чадахгүй. Тэгээ эмэгтэйгээ ер нь өөрийг нь хаяад явна, орхин хайргүй, сэтгэлгүй өөрөө бол юм эмэгтэйгээ юм нэг амар дээд төвшнө гэж хараад байгаа байхгүй. Одоо нөгөө дарган ч гэдэг юм уу тийм ингээд сууж яадаг. Тийм. Тэгнэ, ингэн би одоо тэгж чинь. Гэтэ чи одоо юу гэдэг тийм. Ингээд яриад эхлэн гот нөгөө эрэгтэй найгаад тэгээд би энэ хүний дэргэд тэнэгтэж болохгүй байна. Гэтэл би өөрөө хөвгөлтэй байх, тэнэгдэхийг ингээд одоо юу гэдэг тийм хүсдэг ийм хүн байх жишээ нь ч юм уу. Одоо яг нэг үгээр хэлэх юм бол сүнсний төвшнгөөрөө таныг өөрөөс нь арай илүү гэж бодоод өөрийгөө голоод байгаа гэж харагдаж байна. За одоо өргөжлүүлээд харилцааны одоогийнх нь байгаа ерөнхий энерги нь ямар байна вэ? Ямар төлөвтэй байгаа вэ гэдгийг харцгаая. За одоогийнх нь энерги болохоор ирээдүггүй гэж харж байна. Аль нь цааш үргэлжлэхгүй гэд хараад ер нь юм гацсан яг сүүлийн шатандаа ингээд гацчихсан яг сүүл болсон тэр нөхцөл байдал харилцаанд ингээд гацчихсан байгаад байгаа. Ердөөсөө урагшлаагүй, хурдац байхгүй, хөдөлгөөн байхгүй, акшн байхгүй, гацалтын байдалтай. Тэгээд саяны 4-ийн зоос маань бас давхар гарч ирсэн. Ер нь амар юм чанга гатгсан байртай. Чи л надаас явж болохгүй. Тэгээд одоо эсвэл би чи надаас өөрийгөө дээгүр гэж мэдэрч болохгүй. Чи надгүй байхдаа аз жаргалгүй байх хэвээр. Тэгээд битгий ингээд битгий юм мэдэр гэд ингээд өөрөөс нь илүү байх гэдэг юм шиг. Тэгэн гутаа та жоохон сэтгэл гаргачихлаарэ тэр хүн хитрхи их аваад өөрөөс чинь одоо хүртэх ёсгүй гавьяагаа хүртээд тэр хүнд амар юм easy юм шиг мэдрэмж төрүүлчихүүдэ гэж аагаад ингээд бас ингээд зураад байгаад байгаа гэж энерги байна. Тэгээд энэ харилцаа ерөнхийдөө маш удаан юм явсан гэж харагдаж байна. Салдаг, буцаад ирдэг. Харилцаа явах гэдэг юм докторгүй, төгсгөл нь харагддаггүй, үргэлжлэл нь харагддаггүй. Тэгээл ийм бөөрөнхий юм дотор эргээл яг л нэг байранда эргээл ингээл яваад байгаа. Юу ч дуусаагүй, юу ч цэглэгдээгүй, хаашаач шатахаагүй гэж харагдаж байна. Дээрээс нь эмэгтэй энерги нь өөртөө маш ихтгэлгүй байх гэдэг байна. Би энэ дөрөвтөрхөө харуулчвал энэ намайг хайрландаа ч гэх юм уу. Эсвэл би угаасаа ийм хүнээрээ би хүний хайрыг татаж чадна гэдэг юм бодол байхгүй. Жоо маск зүгээд тэгээд дээрээс нь ингээд өөрийгөө одоо энэ харилцааг авч явах шийдвэр гаргах тийм төвшний энергитэй гэж харахгүй. Нөгөө хүндээ
чи л намайг хөтлөөд яв. Тэгээ би замаа мэдэхгүй, би явахгүй, би чадахгүй. Тэгэхээр чамайг харъя гэдэг ингээд суугаад байгаа юм шиг. Тэгэнгუутаа өөр бусад эмэгтэй хүмүүстэй өөрийгөө айгүй хичээж чинь. Би одоо ийм сул талтай даа. Би энэ хүнтэй байх гэхлээр би ийм сул талтай даа. Энэ тэгж байгаа бах та. Энэ ийм хүн сонирхдаг бах та. Ийм хүн сонирхт юм болов. За тэгэл тэрүүнд нь тэр маскын зүүж үзээлтэй. За тэрүүнтэй тгээ харьцчихлаа. Энэ эмэгтэй яг юу өмсөж ийн, яаж инээж ийн гэдгийг ингээ бүр тэгж амар сүртэй өөртөө жишиж ярихгүй ч гэсэн тий айгүйх юм эмэгтэйчүүд төр фокус өгч байна гэж харагдаж байна. Тэгээд яг харахгүй King of the Cup буюу өөрийнхөө байх таны биш эрэхтэй ер нь сэтгэл алдарсан гэж харагдаж байна. Тэгээд уг нь олвол ингээд дахиараа айгүй юм хүчтэй шийдчихсэн тий окей гэдэг ингээд шийдвэр гаргацсан юм шиг боловч яг үндэ энэ шийдвэр чинь яаж гарсан бэ гэхээр зэрэг уг нь энүүн дээр зөв шийдвэр нь ямар байх гэсэн бэ гэхээр зэрэг өнгөрсөн дөх өөрөөсөө ахуулаад одоогийн өөрийнхөө хүртэлх мэдрэмжүүдтэй ажиллах хэрэгтэй байхгүй юу? Би ямар мэдрэмж аваад юунаас айгаад юу хүсэж энэ хүний дэргэд байгаад байгаа юм бэ? Гэт өнгөрснөөс өөрийг чинь дуудаад алив чи нэг өөрийгөө жоохон анзаараад байгаа гэдээ хахад нөө үгүй би одоогоо харах хэрэгтэй. Одоогийнх шуургыг учрыг олох хэрэгтэй нэгэд ердөөсөө өөрийгөө таньж мэдэх тал дээр бүр ингээд нүдээ таг дарчаад үгүй би сонсохгүй үгүй би ингэхгүй гэд ингээд зүтгээд байгаад байгаа юм байна. Тэгээд энэ айцаасаа болоод энэ өнгөрсөн дөх өөрийгөө нэг сайхан нээгээд миний дотор юу байдгийг би юугаар бүтцсэн бэ гэдгийг харах хэрэгтэй байтал энэ харахаасаа айгаад зүгээр ингээд нүдээ таглаад хамаг одоо ингэр замаа ингээ бүр ингээд чанга гэх чинь ингээ бариад энэ айц энэ хүлээс чинь таныг одоогийн шийдвэрийг чинь гаргасан гэж харагдаж байна. Гэтэ энэ шийдвэр зөв гэж бол харагдахгүй байна. Judgment-ийг хийхээсээ зайлсхийгээд байна. Гэтэ энэ зүйлийг та одоо хүлээж авч одоо өөрийгөө нээж одоо өөртөөгөө танилцахгүй юм бол энэ алга болохгүй байсаар л байна гэдгийг ойлгох хэрэгтэй хаа. Яг өөрийнхөө ямар дүр төрхөөс айгаад байгаа юм. Ямар сул дорой байдлаас айгаад тэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг юм. Тэрнийхээ утга учирыг нь хоёулаа хамтдаа олъё гэдэг аахгүй юу. За тэгээд ийм байна. Одоо үргэлжлүүлээд та хоёрын харилцааны дараагийн үе шат нь ямар үе шат байх юм бэ гэдгийг харцгаая гэж бодож байна. За тэгээ Magician картаас гарч ирснээр ерөнхийдөө та илүү сүнслэг байдал руу нэлээд нэвтэрч орж байгаа гэж харагдаж байна. Одоо таарат үзэх, сүнсний сэрэлтийн талаар судлах, ангаалтанд явах гэх мэт чинь ерөнхийдөө энэ divine 4D 5D ертөнц өөрийнхөө сүнстэй холбогдохтой нэлээд холбоотой. Тэгээ энэ зүйл рүү бас нэлээд сонирхолж яваад байгаа гэж бол харагдаж байна. За тэгээ дараагийн харилцааны дараагийн үе шат нь ямар энергитэй байх? Дараагийн үе шат нь ерөнхийдөө төгсгөл ирж байна гэж харагдаж байна. Тэгээ энэ төгсгөлийг би харахтаа та хоёрын харилцаа дуусч байгаа гэж бол харагдахгүй байна. Энэ тодорхойгүй эдрэтэй токсик цэцэрч өгдөггүй, шийдлэн гарч ирдэггүй энэ харилцааны төгсгөл нь нэрнэ. Тэгээд rebirth буюу дахин төрөлт. Та хоёр яаж эрүүл харилцаа үндэслэл нь хаанаас эхлэх юм? Та хин бэ? Тэр хүн хин бэ? Хил хязгаарч хаана вэ? Хамтдаа юу бүтээж болох юм? Асуудлыг яаж шийдэх юм гэх мэтчлэн ийм арай хос төрхөндөө ингэж орж байна. Одоо болохоор нэг ийм өрсөлдөгч нөрчгөгч юм шиг тий ийм байгаад байгаа байхгүй юу? Эсвэл нэг ээж хүү хоёр ч юм уу тий. Тэгэн гут одоо болохоор яг ийм харилцаа дараагийн үе шат нь болохоор ийм хосын харилцаа гэдэг рүү нэлийн төхөж орохоор харагдаж байна. Тэгээ маш гоё мэдээ. Тэхийн тулд эхлээд энэ одоогийн нөхцөл байдлаа өхүүлэх хэрэгтэй, дуусгах хэрэгтэй тий. Энэ замбраагүй одоо циклийн энэ замбраагүй үе шатыг дуусгаад дараагийн тэр дахин төрөлтийн яг тэр эрүүл хосын харилцааны үндэс суурийг нь тавих тэр зүйлээ ерөнхийдөө бол дараагийн үе шатанд нь гарч ирнэ нэлээ юм эрүүл гэж харагдаж байна. Тэгэхээр энэ нэгдүгээр группийн маань бас цөөнгүй хэдэн хувь нь ангаалтыг бас сонгож явах хандлагатай байна. Яагаад тэгэхээр яг одоо би шуургандаа шуураад байх биш. Шуурга хөндлөнгөөс нь хараад хаанаас юунаас үүдэлтэй юм бэ? Би хин юм бэ гэдгийг таньж мэдснээр дахин төрөөд харилцаа эрүүл болох боломжтой. Ердөөсөө токсик харилцаанд байгаа хүн
одоогоо засъя гэж үр дүнгүй. Хаанаас эхэлтэй дээ? Өнгөрснөөс эхэлтэй байдаг байхгүй юу? Надаас эхэлтэй. Өөрөөс ч эхэлтэй байдаг. Би гэдэг зүйлээс. Тэгэхээр энэ зүйлийг хийх зүйл чинь өөрөө энийг хийх процесс ч өөрөө ангаалт гэж явагддаг. Тэгэхээр 1-р группийн маань бас цөөнгөө хэдэн хүмүүс нь ангаалтанд яваад харилцаагаа дараагийн шатанд нь эрүүл, аз жаргалтай тий яг өөрийнхөө хүссэн болгоныг авч чадгаар тийм харилцааг бүтээж байгаагаар харагдчихэв. Тэгээ нэлийн юм баланс доктортой байх нь тэнцвэртэй хил хязгаарч юм тий би ярилцлагатаа одоо юу гэдэг хит их сэтгэл хөдлөлтөй автаад явуулчих одоо драма логикоор яриадах юм бол тэр хилцэл болчихно. Тэгэхээр яаж одоо ярилцлаган дээр хүртэл яаж баланс тэнцвэрээ барих юм бэ тий би хит их тэврээд авах юм бол тэр чинь харин ч өөрөө бараг эсрэгээр урсаад гарчдаг. Эсвэл тэн дээрээ тогтоод ногоороод үлдчихдэг. Тэгэхээр урсгах ёстой юм байна. Урсгаж ийж энэ урсгал чинь эрүүлэр цэврээр эргэж явах юм байна гэдэг зүйлийг илүү ойлгоно гэж харагдаж байна. Тэгээд өнгөрсөн дэх өөрийгөө болон энэ хүний харилцаа, хүсээ харилцаа гэх таны өөрийн чинь ойлголтуудад үүссэн байгаа тэр шах буруу үзэл бодлоодыг тавьж явуулаад ойлгоод эрүүл үндэс суулгана. Ингэснээрээ та хоёр бие бинийгээ бүр амар юм тайвнаар хүлээж авна. Тип тап биш. Тэгэн гутаа ингээд эхлэнгуут хоорондын чинь энерги нь маш хүчтэйгээр таталцаж эхэлнэ гэсэн үг. Нэг нэгэн лугаа тэмүүлэн таны тэр хүсээд байгаа тэр хүнээс хүсээд байгаа тэр хүсэл тэмүүлж гарч ирнэ гэж байна. Тэгэхээр 1-р группийнхэн бол баг тэр чигтэл ангаалтанд явах, ангаалтанд хамрагдах хүмүүс юм байна. Тэгснээрээ харилцаа чинь яг тэр энэ яриад байгаа гоё төвшөнд хурж ирэх юм байна л да. Тэгээд асуудлууд нь юу байна вэ гэдгийг ингээд ерөнхийдөө гадарлаад авчлаа. За тэгэхээр дараагийн үе шат бол гайхалтай үе шат байх нь яг хос гэдэг үе шат руу орох юм шиг санагдаж байна надад. Тэгээд нэгэн доктортай нэгэнтэйгээ эрүүл харилцааг үүсгэж чаддаг, хайрыг мэдэрсэн, хайрыг хүртсэн, тэнцвэртэй, тайван, маш их дүрлцэн гал хүсэл тэмүүлэлтэй үе шат байх нэ. За одоо тэгэхээр надад зөвлөгөө би амар санагдаж байна. Яавал энэ үе шатанд хүрч чадах юм бэ? Юу ойлгох ёстой юм бэ? Тэ? Хаанаас эхлэх юм бэ? Шууд авч болох үйл хөдлөлүүд нь юу байгаа вэ гэдгийг зохиоснуудаас нь асуумаар байна. Үнэхээр би ч гэсэн хүсэж байна. Би ч гэсэн 1-р группийнхнийг яг энэ үе шатанд очоосоо гэж амар хүсэж байна. Тэгээ тийм болохоор яаж энэ үе шатанд орох юм бэ гэдгийг нь асууж өгмөр санагдаж байна. Тэгэхээр яавал энэ нэг галзуу хулгайн шиг үе шатнаас хосын тэр тайван, галт дүрлцэн, тэмүүлэлтэй тий хос гэдэг энэ үе шат руу яавал орж чадах юм бэ гэдэг зөвлөгөөгийн зохиоснуудаас нь аммаар байна. Тэгээд энэ зөвлөгөөн дээр энергийн түвшинд болно шууд үйл хөдлөл авах боломжтой гэд хоёр төрлийн зөвлөгөө өгөөсэй гэж хүсэж байна. За тэгээд энэ асуултанд маань та яг яавал дараагийн үе шатанд орох боломжтой вэ гэдэг хариултыг авахыг хүсэх юм бол нэмэлтийг маань худалдаж аваарай. Нэмэлт нь 15,700 төгрөг гэж байгаа. Тэгээд та Healing Moon Tarot Instagram хаягаараа холбогдоод нэмэлт аавна. Бас яг ингээ нөгөө мэдээлэлүүд дутуу байгаа гэж тэгээд хэлсэн шүү дээ. Энэ хоёр сонголоос эхлэхээр мэдээлэлүүд дутуу байгаа гэд. Тэгэхээр хэрвээ танд одоо энэ хүнтэй байвал жаргалтай байх уу? Эсвэл энэ хүнтэй тайртай юу? Алс холын ирээдүй юу байна гэх мэт иймэрхүү асуултууд үлдсэн бол та бүхэн маань хувийн уншлага аваад үзээрэй. Яагаад хувийн уншлагыг санал болгож байгаа вэ гэхээр зөө олон нийтийн уншлага дээр энд янз бүрийн энергитэй хүмүүс байгаа. Зөвхөн нөхцөл байдал нь нэг боловч өөр энергийн түвшинтэй хүмүүс байгаа байхгүй. Тэгин гут бүтэх энергийн түвшинтэй хүн байгаа, бүтэхгүй энергийн түвшинтэй ч хүн байгаа. Тэгэхээр хувийн уншлага бол зөвхөн танд зориулж байгаа учраас илүү яг л үнэнг нь яг л танд зориулж илнэ гэсэн. Нийтийн уншлагаар авчихлаар нөгөө бүтэхгүй хүмүүсийнхаа тайлбарлаж итэл уул нь бүтэх хүн тэнд байгаа байхгүй тий. Тэгин гут энэнгээрээ дамжуулаад нөгөө бүтэх хүний хувь тавиланд нөлөө үзүүлэх үг гэдэг айгүй хүчтэйгээр хувь тавиланд нөлөө үзүүлэх зургийг өөрчлөх боломжтой байдаг гэдгийг ойлгоорой. Тийм болохоор хувийн уншлагаас санал болгож байгаа. Хувийн уншлагаа та бас инстаграмаараа холбогдоод хувийн уншлагынхаа мэдээллүүдийг аваад тэгээд уншлагаа хийх боломжтой. Та хүссэн бүх асуултын хязгааргүйгээр бүгдийн сэдв хамаарахгүйгээр асууна. Тэгэхээр та хоёрын ирээдүй ямар байгаа талаар тэр хүний хандлага нь ямар байгаа, ямар утга
учраар уулзсан ч гэдэм үү те. Эсвэл яавал болохоор байна. Энэ хүн дээр эхний хүн дээр нь яаж болох юм, дараагийн хүн дээр нь яаж болох юм гэх мэтчлэн иймэрхүү илүү хувьчилсан зөвлөгөөг хувийн уншлагаар авах боломжтой шүү гэдгийг хэлье. За тэгээд энэ хүрээд уншлагын дуусч байна. Бүгдээрээ нэмэлт дээрээ уулзцгаая. Баярлалаа. За 2 дугаар группийн маань уншлагатай тавтай морил. Одоо уулзсангүй уншлагаараа уулзж байгаадаа маш их таатай байна. Энэ удаагийнхаа уншлагаар бүгдөө тэр хүн та хоёрын харилцааны дараагийн шатнд ямар энергитэй, ямар төрөлтэй, ямар акшнтэй байх вэ гэдгийг нь харах уншлага байгаа. За уламжлалт ёсороо бүгдөө энергийн шалгалтыг хийн. Эхлээд харилцааны одоогийнх нь ерөнхий төлөв байдал ямар байгааг хараад дараа нь эмэгтэй энерги, эрэгтэй энерги нь ямархуу төлөвтэй байгаа вэ гэдгийг нь хараад тэгээд үндсэн асуулт болох дараагийн үе шат нь юу байх юм бэ гэдгийг харна. Нэмэлтээ болохоор уншлагынхаа явцаас асуултуудаа гаргаж ирэх байгаа. За тэгээд ер нь 2 дугаар группыг сонгосон хүмүүсийн маань энерги нь маш зогсон бол биш байна. Ер нь хөдөлгөөнтэй, явцтай, урагшилж байгаа, харилцаа бол урагшилж байгаа. Тэгээд айгүйх юм хүсэлт тэмүүл өндөр байна. Яг үнийг хэлэхэд энд зогсон юм алга. Бүр ингээд цоо шинээр ингээд эхэлж байгаа юм шиг. Окей, би тэрийг ойлгоцсон шүү дээ, тий. Би тэрийг ойлгоцсон. Тийм болохоор одоо ингээд зүгээр би урагшламаар байна, би гүүмээр байна гэж байгаа ийм амар хүсэлтэй. Ингээд хөтөлцөөд ингээд гүгч байгаа ийм гоё догтлолын, эрч хүчтэй, хүсэлт тэмүүлэлтэй, юу ч бодохгүйгээр урагшилж байгаа ийм энергитэй байна. Тэгээд яа харахгүй энэ хоёр хүн бол учрах ёстой байсан хүмүүс гэж бол харагдаж байна. За энэнгээр манайх учрах ёстой хүмүүс гэдэг нь би ихэрдүүл гэж хэлсэн гэсэн үг биш шүү. Ихэрдүүлж бай. Учрах ёстой хүмүүс гэдэг дээр бас танд сургаал өгөх ёстой хүмүүс байдаг. Таныг өөр рүү чи нэлээд чиглүүлэх ёстой хүмүүс бас байдаг шүү. Гэдгийг бас сануулад хэлчихье. Иймэрхүү төлөвтэй байна. Ер нь бол уулзах ёстой хүмүүс, айгүй хүсэл тэмүүл өндөртөөгоор урагшилж байгаа хүмүүс байна. Энэ группийг сонгож байгаа хүмүүс маань бас сүнсний сэрэлтэнд орсон хүмүүс байх магадлал өндөр. Ганц нэг хүмүүс нь анагаалтын үе шат дээр явж байгаа, эсвэл анагаалт аваад дуусан байх магадлалтай харагдаж байна. Ер нь сүнсний сэрэлт рүүгээ нэлээд явсан байна. Гэхдээ энэ харилцаан дээр нэг айдас байна. Урт хугацааных биштэй гэдэг айдас байна. Би энэ хүнтэй байгаад урт удаан хугацаанд байхгүй дээ гэдэг айдас. Тэгээд жоохон өөрийнхөө мэдэрч байгаа мэдрэмжүүдийг таньж мэдэхгүй байгаад байна. Жоохон мэдрэмжээ жоохон дараад байна. Тэгээд бас жоохон харилцаанаасаа хоошоо суугаад байгаа мэдрэмж байна. Ер нь аль аль нь энэ харилцаанд ингээд шийдсэн, наана ингээд шийдсэн юм шиг мөртлөө цаагаар болохоор нэг жоохон хоош суусан маягтай байна. Тэгээд урт удаан хугацааны ирээдүй биштэй гэдэг ийм айцаасаа болоод мэдрэмжүүдээ бас жоохон доошоо дараад энүүн дээр бас жоохон нэлээ айгаад санаа зовоод таагүй мэдрэмжүүдийг аваад байна гэж харагдаж байна. За одоо үргэлжлүүлээд эмэгтэй энерги, эрэгтэй энерги хоёрыг харцгаая. Окей, за эмэгтэй энергийн хувьд болохоор урт удаан хугацааны ирээдүйг хармаар байна гэж хүсэж байна. Нэгт хоёрт гэх юм бол ер нь дийлэн хүмүүс нь за 100 хэдэн тооны хүмүүс нь энэ харилцаанаас цааших ирээдүгөө харж байна. Би ирээдүйд тэнд байна да. Би ирээдүйд тийм хүнтэй цуг байна да. Тэгэхээр энэ бит хоёр бол удаан явахгүй. Гэхдээ уулзах хэрэгтэй байсан хүмүүс гэдэг ч юм уу те. Ийм өөрийнхөө нэлийн ирээдүй цаад хитийн төлөвийг нэлээд харж байна. Дээрэс нь нэмээд одоо яг ингээд хүсэл тэмүүлэл эхний үе шатанд байсан бол одоогийн үе шатанд болохоор түр пауз авч байгаа харагдаж байна. За өнгөрсөнд юу болчихв? Одоо юу болчихв? Би энэ зүйлээс юу сурав, юу мэдэв, юу мэдрэв, юунаас айгаад ах шиг байна гэд ингээд юм анализийн үе явагдаж байна. Тэгээд ууг нь олвол та одоо өөрийгөө маш сайн мэдж байгаа хүн гэж хэлж байгаа байхгүй юу? Ерөн захиуснуудаас нь ч тэр айгүйх мессежүүд ирж байгаа. Чи энд байх ёстой шүү, чи ийм хүн шүү гэдэг юм уу те. Тэгэнгუთ энэ хүмүүс маань болохоор тэр мэдээллүүдийг, тэр сигналуудыг ухамсараараа эрдүүс авахгүй байна. Тэндээсээ татгалзаад байгаад байна. Жохон бариад гэх юм уу? Би энэ хүнээс цаашаа амьдрандаа гэж ингэж бодож байгаа хэрнээ энийгээ хүлээж авахгүй одоо цаг дээр болохоор энэ хүн яагаад ингэж вэ? Энэ хүн яагаад надаас цутаад байгаа юм бол? Юу мэдрээд байгаа юм бол гэдэг юм уу те? Эсвэл яг яагаад үйлдэл акшн авахгүй байгаа юм бол?
Эсвэл үйлдэлүүд нь яагаад надад таалагдахгүй байгаа юм бол гэх мэт одоо дөрөө илүү төвлөрч байна. Яг өөрт чинь уул нь бол нөөц бололцоо мэдээлэлүүд бүгд юм жагсаалтаа ингээ байхад тэрийгээ ердөөсөө нэгтгэж авч үзэхгүй байгаад байна гэж байна. Тэгээд үүнээсээ болоод ер нь дотоод зөрчил тэнцвэрчин нь ер нь олж байгаа алдагдсан байна. Уг нь таныг сахиуснууд нь коучинг хийгээд чиглүүлээд явж байгаа боловч тэр чиглүүлгүүдийг хүлээж авахгүй зөрүүдлээд байгаад байгаа хандлага байна. Ер нь жоохон зөрүүдлээд тий. Ингээ зүүн савн чинь нэг юм хэлээд байна да. Ийм юм шиг байна. Тийм юм шиг байна гэдэг юм уу тий. Ингийн гут тэр зүүн савнгаас сонсохгүйгээр окей. Гэтэ одоо бол гоё л шүү гэдэг ч юм уу. Эсвэл чи айгаад штэ гэд тэгэд хэлэн гут үгүй би айгаагүй. Би бол кул гэд ингээд зөрөөд тэгэхээр зөрөөд байхлаар тэнцвэр алдагдана. Тэнцвэр алдагдахлаар таагүй сэтгэл хөдлөл, таагүй мэдрэмжүүд гарч ирнэ. Өөрийнхөө одоо уйтгар гуниг тий өөрийнхөө сул тал сөрөг мэдрэмжүүдийг ч гэсэндээ хүлээж авах нь өөрөө аз жаргалыг мэдрэх тэр гой баяр баясгал хөнгөн мэдрэмжүүдийг мэдрэх бас уг үндсэн шүү гэдгийг бас ахуйснууд нь хэлж байна. Тэгээд энэ харилцаан дээр ер нь бол дотооддоо тэнцвэргүй байгаад байгаа. Гэхдээ гаднаа амар юм тайван юм шиг харагдаж байна. Тэгээд яаж юм гэхээр сая би хэлсэн шүү дээ. Мэдж байгаа юм шиг мөртлөө үгүйсгээд байна. Мэдээллүүдээ. Яг тийм. Гаднаа би зүгээрээ би окей зүгээр тайван гэж байгаа нэг дотроо яагаад болохгүй вэ? Яагаад ингэж байгаа юм? Гэдэг энэ айцууд нь байсаар л байна гэсэн үг. Яг тэгэл та хүчээр дараад авчраас тээ. Тэгээд бас эмэгтэй энэ харилцааг ер нь шударга бас харилцаа гэж харж байна. Justice доош гарсан. Энэ одоо хим хэмжээнээс давсан харилцаа. Ер нь бол энэ харилцаанд байх нь жоохон муухайч гэдэг юм уу те. Ийм бодолтой ер нь жоохон буруу юм би хийгээд байж таа гэдгийг мэдрээд байгаа гэж харагдаж байна. Тэгээд ер нь гаднаа бол нэлээд тайван окей бүх юм болцсон гэд урсж байгаа юм шиг мөртлөө дотроо тэнцвэргүй дайнтай хിവэрэ стил тийм чигээрээ хിവэрэ байгаад байна гэж харагдаж байна. Тэгээд гэхдээ энэ харилцаанд хамгийн гол нь байх хүсэл чинь байна. Би энэ харилцаанд л баймаар байна. Энэ харилцаанд байхыг би хүсээд байна гэдэг зүйл чинь бол байна гэж харагдаж байна. Тэгээд энэ харилцаанд угаасаа байна. Байсаарч байна. Та хоёр бол яг одоо цуг байх ёстой хүмүүс ч гэх юм уу. Тийм бодолтой байна. Тэгээд энэ бодолтой хит их ингээд нөгөө нэг зуураад байх үедээ гэдэг зүйлийг бас ийм энерги бас ажиллагдаж байна. Тэгээд өөртөө айгүй хөөрхөн шалтгаанууд олж хэлээд байна л да. Дуусгах хэрэгтэй, болох хэрэгтэй гэдгийг мэдсэн хэрнээ ингээд өөртөө амар юм хөөрхөн шалтгаанууд олж хэлээд ингэчих юм бол ингэчих бах уу, тэгэх юм бол тэгчих бах уу гэдэг ч юм уу тийм. Эсвэл юм нэг болидо гэдэг юм шатыгаа заавалчгүй ээдрэгтэй болгоод байна. Өөрийнхөө сонголтыг өөрийгөө сонгох сонголтоо ээдрэгтэй болгоод яваад байна гэсэн үг. Тэг чи ингэ чи ийм ингээл явчих л да. Гэл зүүн сайгууд нь хэлэнгүүт үгүй ээ тэгээ явхлаар чинь тэгэн штэ, ингэн штэ, ийм штэ, тийм штэ. Одоо жоохон гэд ингээд өөртөө юм төөрөглүүдийг үүсгээд байгаа гэж харагдаж байна. Тэгээд за окей тэгээд ийм байна. Үргэлжлүүлээд эрэгтэй энергийг бас харъя гэж бодож байна. Эрэгтэй энерги нь ямар байгаа вэ? Вау. За эрэгтэй карт нас харилцаа Justice карт буюу жоохон шударга бас харилцаа гэж үзэж байна. Тэгээ мөн Justice карт маань бас ер нь тарих зүрх хоёрын сонголтын хооронд байхыг хэлдэг. Тэгэхээр энэ хүн логикоор байх юм бол за ер нь шууд хэлчихэд энэ хүн гэр бүлтэй хүн байх магадaltaй гэж харагдаж байна. Тэгээд ер нь өөрөө жоохон танаас бол ингээд бүр яг л дүүрэн яг л байж болохуц татагдаж болохуц бүх мэдрэмжүүдийг авдаг. 3D одоо физик бие, махан бие болон одоо карьер, ажил, зан авир гэх мэт юм бодтой зүйлүүд мөн дээрээс нь сүнсний талаараа ч гэдэг юм уу ер нь танаас байж болохуц бүхэл дүүрэн гайхалтай сайхан мэдрэмжүүдийг авдгаа гэж харагдаж байна. Гэхдээ
энэ хүн ер нь болвол ингэж мэдрэмжээ авдаг ч гэсэндээ буцаагаад энэ харилцаанд орохдоо жоохон энийг хаадаг гэж байна. Ягаад доош нь харуулад ер нь би нэг тэгж өөрийгөө ил гарахгүй дээ. Тантай харилцах харилцаан дээрээ шууд өөрийнхөө сэтгэлийн аягийг доош нь харуулцдаг. Гаргамааргүй байна гэдэг чинь. Тэгээд яагаад вэ гэдгсэн чинь ер нь бол өөрийнх нь өнөөдрийг хүртэл хийж бүтээж босгож өөрийгөө би ийм л хүн гэж бодож исэн. Тэр үзэл бодол, тэр суурь, тэр статусыг нь хормын дотор зүгээр л ингээд нэг аянга гарч ирээл цахилаад шатаачих юм шиг. Тэгээ өөрөө ингээд юучгүй үнсэн дээр ингээд байж иж магадгүй байх магадaltaй гэж бодож байна. Тэгээд энэ хүн бол таныг хүсэлт тэмүүлэл маш өндөртэй. Үйл хөдлөл аваад бүр ингээд тань руу ингээд гүмээр санагддаг. Хүсэл бол бүр маш их байна уу. Савааны жанжин, 8 савааны тамга гарч ирсэн. Тэгэхээр бүр ингээд үнэхээр одоо юу гэдэг юм. Энэ бодлуудаа хаях юм бол бараг зүгээр гүүгээл очихоор тэгээд бүр ингээд гараас чатгаад би ингэж мэдэрсэн, тэгж мэдэрсэн, би тэгж чинь чи бол ийм би ийм хоёлаа хамтдаа ингэж тгийе гэдэг ингэхээр хүн байгаа байхгүй яа. Гэхдээ энэ хүн бол өөрийгөө маш сайн барьж байна гэж харагдаж байна. За тэгээд дээрэс нь 6-гийн цус гарч ирснээрээ ер нь энэ хүн нэг харилцаж байгаа хүн нь болохоор утгандаа ингээд бүр барьцсан айцсаар ингээд одоо юу гэдэг энэ нь магадгүй та байх магадaltaй харагдаад байгаа байхгүй юу. Бүр ингээд юучгүй болчихгүй дээ, намайг орхио явчихгүй дээ. Би энэ хүнийг сонгоод хүрээд ирсэн чинь энэ хүн намайг сонгохгүй байхад дээ гэх мэт иймэрхүү айцтай. Нэг бол ингээд өөрийгөө барих, тэгээ өөрийгөө хамгаалах чи ийшээ ингээд явж болохгүй, ингэж болохгүй. Энэ чамайг гэмтэнэ гэж ингэж өөрийгөө ингэж дасцуулж барьж байгаа. Нөгөө болвол энэ хүн надаас өөрөөр ингээд өөр хүнд дурлахгүй дээ. Би ийм амар сул талтай штэ. Энэ хүн битгий яваасай, битгий надаас өөр хүнтэй жаргалтай байгаасай гэж ингэж бас бодож харамлж байгаа хүн. Дараагийнх нь нөгөө талынх нь хүн болохоор жоохон хоосрлыг мэдрүүлдэг, сэтгэл санааг нь жоохон таагүй байлгадаг. Ийм хүн хоёрын хооронд сонголт хийж энийгээ тэнцвэржүүлэх шаардлага энэ хүнд гарч ирсэн. Тэгэхээр тэр бүр үхэн хатан тэврээд байгаа хүн өөрийг нь юучгүй хооссон мэдрэмж төрүүлдэг хүн хоёрын зааг завсрах тэр ялгааг нь таньж мэдэх гэж энэ хүн болвол одоо бол яг тийм байна. Энэ хоёрын тэнцвэрийг нь яаж олох вэ гэдгийг хүн олох гээд байж байна гэж харагдаж байна. Тэгээд баяр хөөр, аз жаргал нэг тийм хөнгөн гой мэдрэмжүүд байдаг штеп. Баяр, цэнгүүн гэх мэт те. Иймэрхүү мэдрэмжтэй ингээд тантай болвол яг хөө тийм гоё байдаг. Гэхдээ энэ хизээ нэгэн цагт дуусаад би ажилдаа явна, ажилдаа орно, би амьдрал дээрээ бууна гэдэг нэг юм мэдрэмж. Иймэрхүү зүйлсээс ерөнхийдөө бол энэ хүн нэлээд айж байгаа гэж харагдаж байна. Тэгээ бас дээрэс нь одоо юу гэдэг та хоёр нэг нэгэндээ юм нөгөө арга билэг шиг ерөнхийдөө бол таардаг. Тантай амар юм ан цав байхгүй яг л ингээд тохирдог таардаг гэж бол энэ хүн харж байна. Тэгээд одоогийн байдал нь ер нь жоохон айц хүлэгдсэн хүсэл тэмүүлэлтэй хэрнээ саяны миний дурдсан зүйлсүүдээс ер нь айсан хойш суусан сэтгэлээ ер нь жоохон сэтгэлийн хаягыг жоохон доошоо харуулчихсан байгаа. Ингээд харахаар энэ та хоёр маань ер нь аль нь л айцтай байгаад ийм байх гадах юм. Тэгээд зүгээр шууд мэдрэгдэж байгаа мэдрэмж нь болохоор яагаад энэ хүнтэй хамт байгаад байгаа вэ гэдгийг олж харах хэрэгтэй. Мэдрэмж дээр илүү тулгуурлана гэсэн үг. Тэгэнгუთ энэ хүнээс яг юу мэдрээд байгаа юм бэ? Юу мэдрэхийг хүсээд байгаа юм бэ? Юунаас илүү айж байгаа юм бэ гэдгийг энийг юм системтэйгээр гаргаад ирчих юм бол энэ үе шат дуусаад дараагийн үе шат руу орох боломжтой байх болов уу гэж
би зүгээр таамаглаж байна. Гэхдээ яг дараагийн үе шат нь ямар байх нь гэдгийг харъя. Тийм. За дараагийн үе шат дээр нь ер нь дахин төрөлт хүзэр, игээрэл гэдэг хүзэр хоёр гарч ирсэн байна. Нэг үсэл игээрэл тий. Тэгэхээр хоёр төрлийн энерги зэрэг орж ирж байна. За ямар ч тач энэ харилцааны аль нэг тал нь дуусна. Тэр хүн нөгөө хүнтэйгээ харилцаагаа дуусгах болно. Эсвэл та хоёрын харилцаа дуусчих болно. Тэгээд шинэ эхлэл харагдаж байна. Гэхдээ одоо юу гэдэг нь бас дээрэс нь хурам эхлэлт ер нь бол илчлэгдэх, хурам эхлэлтийн харилцаа үе шат дуусна гэж харагдаж байна. Дараагийн үе шатн дээрээ болохоор та хоёр энэ хуурж байгаа муухайгаа injustice card-ийнхаа энергийг нь ер нь бол таслан зогсоогоод шинээр эхлэх боломжтой гэж нэг төрлийн хүн хэсэг бүлэг хүмүүсийнх бол гарч ирж байна. Нөгөө бүлэг хүмүүсийнх нь болохоор зүгээр л өөрийгөө хуурхаа болоод өөрийнхөө замаар шинээр явж эхэлнэ. Энэ хүн яг мэдрэмжүүдтэйгээ ажилласнаар эн чинь та тэр хүнд хайртай биш. Зүгээр л таны аль нэг шах өөрийгөө тижээгээд аль нэг айдас чинь өөрийгөө тижээгээд батлах гээд байгаа хүсэл юм биш гэдгийг таньж мэдээд энэ хүнээс авах сэтгэл ханамж чинь буураад окей дуусгая гэдэг зэг дээр хэсэг бүлэг хүмүүс нэрнэ гэж харагдаж байна. Тэгэхээр энэ яг аль нь таних байх вэ гэдгийг зөвхөн хувийн уншлагаар мэдэх боломжтой. Тэгэхээр та бүхэн маань аль нь би юм бэ ойлгомжтой яриач гэж байгаа хүмүүс бол би олон одоо нийтийн уншлага бол маш олон төрлийн энергиуд орж ирж байгаа, маш олон мэдээлэлүүд хурж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр аль нэгийг нь би алдагдуулж болохгүй тий. Тэгэхээр ер нь ийм хоёр төрлийн энерги байна. Аль нь таних вэ гэдгийг зөвхөн хувийн уншлагаар мэдэх боломжтой шүү гэж хэлье. За тэгээд аль нь ч та байсан бай ер нь та дахин төрнө гэж харагдаж байна. Таныг сонгоод та хоёр хамт байгаад тэр хүн сэтгэл ханамжгүй зүйлээсээ салаад тантай шинэ эхлэлийг эхлүүлэх тэр мөчид та хоёрын харилцаа шинээр төрнө. Илүү эрүүл, илүү доктортой, илүү хайраар гэрэлтсэн хайр гэж яг юу юм бэ гэдгийг үнцээр нь ойлгосон дахин төрөлт бий болох боломжтой. Тэгснээрээ та одоо өөрийгөө justice card-аар жоохон judgment хийгээд шүүгээд байсан болвол тэрийгэ ухаарна, ойлгоно, өөрийгөө инэрнэ, уучлна гэж харагдаж байна. Нөгөө талын хүмүүсийн маань хувьд болохоор энэ хүнд та хайртай гэхээс илүүтэйгээр өөрийнхөө аль нэг айцыг, аль нэг дутуу талыг тижээгээд байна гэдгийг бүрэн ухамсарласнаар за окей тэгвэл юм байна штэ гэдэг өөрийгөө дахиад төрүүлнэ. Миний одоо жишээ нь нэг жишээ авах юм бол миний 19 настай би юу гэдэг нэг хүнд хаягдсан гэж бодъё. Тэгэнгუთ би тэр хүнд ингээд амар юм ямар ч хоёрдмал сэтгэлгүй үнэхээр одоо гин цайлган хараар хайрлаж байсан. Тэгтэл тэр хүн би одоо юу гэдэг тэр хүн намайг хаяад өөр хүн сонгоо явуулсан байлаа гэж бодоход би тэндээс тийм юмтай болчихно гэсэн үг. Хизээч минийх болохгүй хүнийг би заавал өөрийн болгоно доо гэдэг. Айц баттгал надад хэрэг болчихно гэсэн үг. Амьд үлдэхийн тулд тий. Тэгэхээр би тэрийгэ тижээх гэж одоо хизээч бүтэхгүй харилцаанд ордог ч юм уу. Ийм байнгут энийг ухамсарлахаар үгүй тий. Үгүй шүү дээ. Одоо би л буцаагаад өөрийгөө яг тийм дүр төрхтэй таарад ч юм уу надад тийм юм тохиолдоод тэрийг би бүрэн ойлгосон бол би буцаж хараад үгүй тий. Үгүй хараа. Тийм байдгүй маа. Миний хөөрхөн охин тий. Энэ хүн чамд тохирох хүн байгаагүй. Чи бэлэн биш байсан. Чинээс илүү хүртэх хэрэгтэй. Чи хинт ч өөрийгөө хангалттай гэдэг болох албагүй. Яг гэвэл чи надад үргэлж хангалттай байдаг гэдэг сонголтыг би хийчихэж байгаа гэсэн үг байхгүй. Тийм болохоор ер нь энэ баттлаа ингээд эрүүлэр хийчихлээр цаашдаа би токсик хүмүүстэй холбогдоод байхаа болждаг. Тэгэхээр дахин төрөлт үүсэж байгаа гэсэн үг. Бас өөрийнхөө тэр үнцгийг, тэр сүудрийн үнцгийг харж таньснараа би өөрийгөө уучлна, өөрийгөө игээрүүлнэ, өөрийгөө тавьж явуулах шатанд ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм байна. Эхлээд бас нэлийн эмэгтэй энерги дээр нь харагдаад байсан тий. Өөрийнхөө ер нь зүүн савинг дотоод дуу хоолойг
сонсох байгаад байсан. Тэгэхээр энэ хүмүүс маань бас хэрвээ хүсэх юм бол бие үргэлж нээлттэй яг аль үеэс аль нөхцөл байдлаас та юунаас бүтсэн юм бэ? Хаанаас эхлэх ёстой юм бэ? Аль зангилааг нь тайлах ёстой юм бэ? Таныг юу хүлээж байгаа юм бэ гэдгийг хоёулаа хамтдаа харж болно. Хоёулаа хамтдаа аялалд гарч болно тий. Энэ аялалд мөн дээрээс нь хамтдаа бясалгаж бас болно гэх мэтчлэн миний зүгээс бол та бүхэндээ туслахад үргэлж нээлттэй байна шүү гэдгийг хэлмээр санагдаж байна. Заримд нь таалагдах, заримд нь таалагдахгүй левелүүд байх шиг байна. Тэгэхээр нэмэлтээ болохоор би зөвлөгөө аммаар байна. Ямар ч надад болохоор аль ч үнцэг байсан ч гэсэн айгүй гоё шат авах гэдэг байгаа байхгүй юу? Би өөрийгөө таньж мэдчихэд шүү дээ. Тэ? Тэгэхээр энэ хосын харилцаанд аль ойлголт илүү чухал вэ гэдгийг би асууж өгмөр санагдаж байна. Юуг илүү ойлгоснороо энэ хүмүүс дахин төрөх вэ? Юуг илүү ойлгож суралцсанараа шинэ аялал, шинэ гэрэл гэгээ шинэ одоо төвшөнд энэ харилцаа авчих хэрэгтэй юм бэ гэдгийг асууж өгмөр байна. Тэгээд яавал илүү манай хүнд зөөлөн зөв байх вэ гэдэг бас зөвлөгөөг нь харж өгмөр санагдаж байна. За тэгээд нэгэнд тулгарч ирэх шат юм бол бид нар өөрсөндөө ашигтайгаар байлгаж бас болно тий. Тэгэхээр тэхийн тулд бид нар юу хийх ёстой юм бэ гэдгийг хармаар санагдаж байна. За тэгээд энэ бүх асуултандаа хариулт авахыг хүсэж явах юм бол нэмэлтийг маань худалдаж авах боломжтой. Нэмэлт нь дахиад мөн тарот Instagram хаягаараа холбогдоод нэмэлтээ захиалах боломжтой шүү. Нэмэлт нь 15,700 гэж байгаа. Харин одоо нөгөө жоохон юм эргэлзээтэй асуудлууд байгаа шүү дээ. Энэ хүний талаарх мэдээллүүд ч юм уу эсвэл энэ хүнийг та сонгож явснараа одоо яг ингэж эргэлзэхгүйгээр би нүнтэй л хамт байя гэдэг энэ сонголтыг хийснээр ямар өөрт ч ашигтай үр дүн байна уу? Гоё ирээдүй байна уу гэдгийг харж харах ч юм уу. Эсвэл энэ хүн танд хайртай юу? Үнэн сэтгэлээс хайртай юу? Та хоёрын харилцааны ирээдүй гэх мэт иймэрхүү асуултууд болвол зөвхөн хувийн уншлагаар авал илүү зүгээр байдгаа. Ягаад гэхээр 100% танд зориулж байгаа уншлагыг хувийн уншлага гэж байгаа шүү дээ. Тиймээс иймэрхүү нандин харилцаа ийм тохиолдлууд дээр ер нь өөртөө таарсан л уншлагыг авах нь илүү зүгээр байдаг шүү гэж бас зөвлөж байна. Тэгээд заавал нэмэлтийг нь аваад эсвэл заавал хувийн уншлага аваа гэж байгаа юм биш. Өөрт аль нь илүү тохиромжтой, таарамжтай байна тэрийг сонгож болно. Хоёулангийн ч сонгосон болно. Тэгээд ямар ч тач би танд туслахад үргэлж нээлттэй гэдгээ хэлээд уншлагаа дуусгая гэж бодож байна. Тэгээд туслахад бэлэн байна гэдгээ хэлье. За дараагийн уншлага. За 2 дугаар группийн маань уншлагатай тавтаймаар тэгээ одоо уулзаагүй уулзаад маш тогтолж байна. Баярлж байна. За тэгээд энэ удаагийнхаа уншлагаар бүгдөө тэр хүн хоёрын дараагийн шат нь ямар шат авах вэ гэдгийг харах байгаа. За эхлээд бүгдөө эрэгтэй энэ харилцаанд байгаа эмэгтэй энергийн төлөв байдал, эрэгтэй энергийн төлөв байдал тэгээд харилцааны ерөнхий төлөв байдлаараа энергийн шалгалтаа хийн. Тэгээд үндсэн асуулт болох та хоёрын дараагийн үе шат юу авах вэ гэдгийг харна. Уншлагынхаа явцаас яг группт нь тохирсон хэрэгтэй байгаа мэдээллүүдийг нэмэлт хэсгээрээ оруулах байгаа. За тэгээд уншлагаа эхэлцгээе. Эмэгтэй энергиас мэдрэгдэж байгаа эхний зүйл нь гэдэг юм бол ер нь энэ харилцаанаас та жоохон зай авч байгаа юм шиг харагдаж байна. Нилээн өөр лөгөө өнгөх зайг авч байгаа. Бас айгүй тийм логикоор бодож байна. Айгүй бие даасан байна. Тэгээд энэ харилцаан дээр дүгнэлт хийхэд энэ харилцааг бүрэн дүрэн ойлгоход танд жоохон зай хэрэгтэй байгаа юм шиг байна. Тэгээд та маань болохоор яг юм бие даасан нилээн бодлогоширсон бодохыг хүсэж байгаа ийм энергит байна. Магадгүй та маань энэ хүнд бас хит наалтамхай гэж бид нэр ярьдаг те. Гэхдээ энэ нь бүр ингээд наалтамхай гэхээс илүүтэйгээр таны инээх, баярлах, гуниглах бүх зүйл энэ хүн хамаатай юм шиг. Энэ хүнийг амар юм өмчөрхсөн те. Ингэртэй наасан, битгий намайг өвтгөрөө, битгий ингэрээ. Чи зөвхөн намайг харж
аз жаргалыг мэдрээрэй гэдэг юм уу. Иймэрхүү төвшөнтэй байжгаад хоосрлын шинжүү буюу сэтгэл одоо зүйн хямралд орсон, готролд орсон гэж харагдаж байна. Тэгээ одоо энэ хоёроо тэнцвэрийг нь олгож байна. Юу чгүй хоосон болон хит их барих хоёрын зааг завсрыг нь энэ дээр анализ хийх энергитэй байна гэж харагдаж байна. Тэгээ hypnotist буюу бас нэлийн зүүн совингоо сонсох шаардлагатай тулгарсан. Зүүн совин чинь ер нь бол танд юм хэлж гин, сахиус нууц чинь танд коучинг хийж гин. Гэхдээ та өөрөө тэрийг бас хүлээж авахгүй байгаад ах магадaltaй харагдаад байна. Тэгэхээр өөрийнхөө дотоод дуу хоолойг ер нь бол сонсвол зүгээрээ мөн тэр зүүн совин чинь таныг нэлээд өнгөрсөн дөх шархлууч нь холбоогоод байгаа гэж харагдаж байна. Айдсуудыг чинь ер нь ил гаргаж ирээд байна. Гэтэл хоёулаа болохоор тэр айцуудаасаа цухтаагаад нэг баг зүгээд энэ багны цаана та байж л байгаа, айж байгаа дүр төрхчин байж л байгаа. Гэтэл тэр айцтайгаа нүүр тулаад юунаас болоод байсан, юу болсон, яасан бэ гэд ингээ асуухын оронд үгүй одоо тэр анхаарлаа төвлөрүүлээ гэд ингээд байгаад байгаа юм шиг харагдаж байна. Тэгэхээр энэ дүр төрхтөгөө нүүр тулахгүй энэ хайчихгүй, энэ алга болдоггүй. Тэгэхээр энүүдийг нүүр тулсан нь ерөнхийдөө бол зүгээрээ тэгээд яг та хэсэгхэн хугацаанд өнгөрсөн болсон процессуудыг анализ хийгээд өөрийнхөө нэг доторлон өнгийгөөд таны юу өгцөн, юу буруу байгаа, юу буруу байрлалд байгаа, юугаар өөрийгөө бүтээсэн бэ? Та ямар айц төрөөд байгаа юм бэ? Та ямар баг зүгээд байгаа юм бэ гэдгээ харах юм бол илүүг нь хүртэх хувь заяатай хүн гэж харагдаад байгаа байхгүй юу? Бүр илүү сайхан амьдрах боломжтой. Гэхдээ энэ хүнээс илүү олон гэсэн үг биш. Энэ хүнтэй ч сайхан амьдрах боломжтой. Одоогийн энерги чинь төвшин жоохон тиймэрхүү л байна гэдгийг хэлж байгаа юм. Тэгэхээр хэрвээ та хүсэх юм бол хоёулаа хамтдаа танаар аялж болно гэдэг зүйлийг би хэлэх чинь. Яагаад миний үүд хаалга үргэлж нээлттэй шүү гэдгийг бас хэлмээр санагдаж байна. Ер нь бол сүнсний сэргэлтэнд орох гээд байгаа боловч тэрийг хаанаасаа яаж эхлэхээ мэдэхгүй байгаа энерги ажиглагдаад байгаа байхгүй. Тэгэхээр би бол туслахад билэн гэдгээ хэлмээр байна. Тэгэхээр яг энэ үед хүн амар их ганцаарддаг. Айгуу хүйтэн ганцаараа мэдрэмжүүдийг мэдэрдэг. Би энийг бас мэдэрч үтсэн. Тэгээд хин нэг надад туслах албагүй л дээ. Гэхдээ яг хуу ирээдүйд хин нэгэн ийм нөхцөл байдал байх юм бол би тэр үнийг хөтлөөд, чиглүүлээд хамтдаа энэ зүйлийг ойлгоод, ухаарад, урагшлах тэр гэрэл нь би байна да гэдэг ийм зорилгоор энэ хуцаа энэ сувгаа нээжсэн. Тэгээ тийм болохоор яг ийм хэцүү гацалттай яахан мэдэхгүй байгаа бол миний үүд хаалга үргэлж танд нээлттэй шүү гэдгийг хэлмээр санагдаж байна. Тэгээд бас нэг мэдрэгдэж байгаа мэдрэмж нь 7-гийн анги гарч ирснээрээ ер нь та хаашаач яаж чалахыг гэсэн бүх юм амар юм эдрэгтэй байгаа юм шиг санагдаж байна. Ингээл гიშгэн бут газар ингээд хөдлөө цөмрөөд орчих гээд байгаа юм шиг. Тийм мэдрэмж төрж байна. Тэгээд үүн дээр ч бас саяны хэлсэн үгээ хэлье гэж бодож байна. Окей, за хөрвүүлээд эрэгтэй энергийг хамтдаа харцгаая. Эрэгтэй нь таныг өөрийг нь орхиж явсан гэж бодож байна. Дээрээс нь энэ нь ч энэ хүнд дээр гэж бас бодож байна. Яагаад гэвэл энэ хүн болохоор ер нь амар хурдцтайгаар өөрийнхөө амьдралынхаа шин циклийг эхлүүлж байна. Гүйж байна. Ер нь айгүй хурдан гүйж байна гэсэн үг. Дараагийнхаа амьдралынхаа шинэ үе шатын хууцыг нь нээж гинэ гэж харагдаж байна. Тэгээд энэ хүн бол маш тайван байна. Тайвнаар өөрийнхөө хүчийг олсон, өөрийнхөө явах замыг олсон гэж харагдаж байна. Тэгээд бас ийм нэг эрэгтэй нь одоо юу гэдэг ч юм бэ? Өөрөөс нь илүү одоо их зүйлийг нэхээд байгаа юм шиг тийм мэдрэмжтэй байсан байна л да. Тэгээ энэ зүйлээсээ ерөнхийдөө бол гарч ийна. Зүгээр л юмыг ингээд урсгалаар нь явуулж гин, амьдралыг урсгалаар нь явуулж гин. Шинэ одоо өөрийнхөө амьдралын цикл рүү орж гин, маш хүчтэйгээр хурдцтайгаар урагшилж гин. Тэгээд таныг бол өөрт нь тохирох эмэгтэй гэж бол бодохгүй байна. Тэгээд жоохон сэтгэл хөдлөлийн хувьд нэлээд тогтургүй гэж таныг бас харж исэн байх магадaltaй юм байна. Тэгээд ийм байна.
Би бол энэ харилцаанд бэлэн биш байсан юм байна. Энэ харилцаа одоо миний сүнсний зорилготой нийцэхгүй байсан юм байна. Тиймээс одоо би урагшлах хэрэгтэй байна гэдэг зүйлийг эрэгтэй нэлээд аваад тайвнаар өөрийнхөө хүчийг мэдрээд урагшилж байгаагаар харагдаж байна. Тэгээд ер нь юмнуудаа урсгаж гин, урсгалаар нь явуулж гин, зууралдахгүй байна, зуурахгүй байна. Тэгэл урсгалаар нь окей, ингээл явах юм байна. Тэгэл энэ урагшлаад явж байгаа харагдаж байна. За одоо харилцааных нь ерөнхий энергийг харъя. За харилцааны ерөнхий төлөв дээр нь болохоор ертөнцийн хууль үйлчилсэн гэж гарч ирж байна. Ер нь бол энэ дээр нэг амар тийм бодлого бодоод өөрийгөө буруу шаагаад эсвэл тэр хүнд гомдоодох шаардлага байхгүй. Энэ зүйл ингэж л өрнөх ёстой байсан гэж байна. Тэгээд эмэгтэй тал маань нэгэн сүнснийхээ сэргэлтийг хүлээж авч чадахгүй. Хүлээж авахгүй байгаад байна. Тэгээд ер нь бол эрэгтэй тал нь бол амар юм мотивацтай, эрч хүчтэйгээр ер нь шинэ аяллыг эхлүүлсэн гэж харагдаж байна. Эмэгтэй нь ч бас the fool болоо hanged-мантай woman-тай адилхан урагшлах хэрэгтэй, шинэ аяллыг эхлүүлэх хэрэгтэй байна. Гэхдээ өнгөрсөн дэх зүйлстэй хүлэгдээд, уягдаад тэрийгэ хит их энэ хүнтэй холбоотой байх гэдэг шүү өнгөрсөн дэх гэдэг энэ зүйлээ дуусгах чадахгүй. Тэгснээр өөрийнхөө боломжийг жоохон алдаад байна гэж юм. Тэгээ Golden Divine Stone шаарснараа та хоёр бол хамт байх хувь заяатай хүмүүс бол биш байсан байх гэдэг. Тэгээд яа харахгүй ертөнцийнхээ хуулиар ер нь бол харилцаа бол дууссан. Тэгээд нилийн та болохоор нилийн анализ хийгээд хүлээгээд миний буруу байсан юм шиг байна. Би уучлахгүй ч гэдэг юм уу. Тэгвэл буцаад ирэх болов гэд ингээд юмыг нэг циклээ дуусгах чадахгүй тэрүүндээ хүлэгдээд байна. Тэгхгүйгээр сүнснийхээ сэргэлтийг хүлээж аваад та ч бас урагшлах нь зүйтэй болов гэж харагдаж байна. За одоо үргэлжлүүлээд дараагийн үе шатыг харъя. За яа харахгүй сая нөгөө гарч иржсэн the judgment дээр гарч иржсэн зүйлс одоо дахиад гарч ирж байна. Ер нь бол өнгөрсөнд хөөрдөг нүрт бол өнгөрсөний эртний дурсамжтайгаа өөрийгөө нэгтгэг. Тэрнийхээ утга учирыг олсон цагт хоёулаа юу болоод байгаа, яагаад байгааг ойлгоно. Өнөөдрийн та яг хэний бүтээл юм бэ гэдгийг юунаас бүтцсэн юм бэ? Таны дотор чи яг юу байгаа юм бэ? Юу ч өвдсөн? Юу таныг айлгаж байгаа юм? Юу таны хүсэл юм бэ? Таны сүнс чинь ямар зорилготой юм бэ гэдгийг олно гэж харагдаж байна. Тэгээд энийг ч бас за тэгээд тэгснээрээ ерөнхийдөө бол таны дараагийн амьдрал чинь юм joy, энгийн, хөгжилтэй, баяр баясгалантай, хөнгөн юмсаас аз жаргалыг мэдэрдэг. Хит их айцтай хүлэгддэггүй, хит их юм боддоггүй. Гой хөгжилтэй, баяр баясгалантай амьдрал байна. Тэгээд нэлээд бас төвчээртэй болно. Нэлээд жоохон адгуурхаад, яараад байдаг байсан болвол тэр хүн надад хайртайгаа гэс баталчаасаа. Гэс ингэчээсэй, гэс ингэсэй гэж бодоод байдагсан бол тийм биш. Урсаж өнгөрч одоо цагаа илүү таашаадаг, төвчээртэй болдог. Тэ яг юу надад мэдүүлэх гээд юу хүлээгээд байгаа вэ гэдгээ маш сайн мэддэг болно гэж харагдаж байна таны амьдралын дараагийн үе шат. Тэгээ яг харахгүй одоо өөрийнхөө оюун бодлыг зэгцлэх, өөрлөгөө орох шинэ боломж, шинэ эхлэлийг тавих цаг чинь болцсон гэж байна. За тэгээд жоохон өөртөө итгэлгүй байгаад байгаа сэтгэл ханамжгүй байдлууд ажиглагдаж байна. Одоогийн өөрөө чинь та яг харахгүй юу ч тохиолдсон байсан бай. Хүсэж байгаа зүйл чинь биш байж болно. Одоо бол хүсэж байгаа зүйл чинь биш байж болно. Гэтэ үүнээс боломжийг олж харах юм бол та өөрийнхөө зүрх сэтгэлийг эдгэх, амсан хохирлоо ангаах бүрэн боломжтой. Юуг нь буруу хийгээд исэн бэ гэдгээ олно, тэнцвэртэй болно, зүүн савнгаас сонсож эхэлнэ, дотоод дуу хоолойгоо сонсож эхлэхээр харагдаж байна. Тэгснээрээ нөгөө хөнгөн, баяр баясгалантай, одоогоо мэдэрдэг тийм ийм төвшөнд очих боломжтой байна. Ер нь энэ төвшөнд энэ бол таны дараагийн амьдралын чинь левел байх гэдэг байна. За тэгээд шууд хэлэхэд бол 5-ын зоос, 9-ийн зоос, 2-ын зоос доошоо харж харснээр ер нь энэ харилцаа бол ингээд хоёр тишээ болж байгаа нь бол тодорхой харагдаж байна. Тэгээ үүнээсээ боломжийг олж хараарай гэж хэлж байна. Одоо тэгэхээр надад ийм асуулт төрж байна. Тэгвэл бид хоёр яг хаанаас эхлэх юм бэ?
танд өгөх зөвлөгөө юу байгаа юм бэ? Альнаас эхэлж уудлах ёстой? Альнаас яг шууд авч болох утас үйлдэлүүд нь юу байна? Сүнснийхээ талаас бас шууд хийж болох утас үйлдэлүүд нь юу байна вэ гэдэг зөвлөгөөг авъя гэж бодож байна. Тэгээд энэ нэмэлтээрээ ерөнхийдөө бол нэлээд сайн зөвлөгөө авч өгмөр санагдаж байна. Одоо бол танд амар хүнд хэцүү байгааг мэдж байна. Тэгээд яавал энэ хүнд хэцүү байдлаасаа гарах юм бэ гэдгийг энэ зөвлөгөөгөөрөө харж өгөхийг хүсэж байна. За тэгээд тэр хүн танд хайртай байсан уу гэх юм уу те? Иймэрхүү асуултууд эсвэл таны дараагийн учрах ёстой хүн ч юм уу? Таны сүнсний чинь төвшин гэх мэт иймэрхүү асуудлыг бол та бүхэн маань хувийн уншлагаараа аваарай. Хувийн уншлага нь 100% танд зориулж байгаа. Нийтэд тавигдж байгаа уншлага бол маш олон хүний энерги орж байгаа учраас танд хүрэх зүйлсүүд нь ч байгаа, хүрэхгүй зүйлсүүд нь ч бас байгаа. Тиймээс яг зөвхөн л танд зориулсан уншлага бол хувийн уншлага байдгийн шүү гэдгийг бас давхар хэлье. Тэгээд иймэрхүү яг өөрөө л мэдэх боломжтой асуултуудыг бол хувийн уншлагаараа аваарай гэж зөвлөж байна. За тэгээд нэмэлт нь 15,700 төгрөг гэж байгаа. Саяны зөвлөгөөгөө авахыг хүсэх юм бол та Instagram хуудас руугаа холбогдоод илүү гарц, илүү зөвлөгөө, үйлдэл рүү чиглэсэн зөвлөгөөнүүдийг авахыг хүсвэл Instagram-аараа холбогдоод нэмэлтээ захиалаарай гэж зөвлөж байна. За тэгээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Дахин хэлье. Би тантай хамтарч ажиллахад таатай байх болно шүү. Та ганцаараа биш. Хоёлаа хамтдаа энэ болгоны учрыг олж болноо. Тэгэхээр надад санаа зовлтгүйгээр ерөнхийдөө асуугаарай. Надтай хамт ажиллаарай. Тэгээ би бараг танд зориулагдсан хүн шүү гэдгийг бас ойлгоорой гэж хүсэж байна. За тэгээд баярлалаа. Энэ хүртэл үзсэнд нэмэлтээрээ бүгдөө уулзцгаая.